За сайн байцгаана уу манай номын ордныхон сайн байцгаана уу та бүхэндээ одоо 2025 онд таны ажил амьдралд юу тохиолдох вэ анхаарах зүйлс юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс би одоо 2 3 дахь удаага одоо номын ордныхны хүзрийг тавилаа. Одоо нэлээд харлаа. За нэлээд ярьлаа хүзэртөө. За нэг ийм олж авсан мессеж байна шүү. За тэрийг хэлчихье тийм ээ. За энэ номын ордныхны маань одоо онцлох гол одоо үйл явдал бол одоо номын ордныхан маань одоо тусдаа гарахны тий. За орон гэртэй болохны. За энэ дээр бүр одоо тодруулж хэлэх юм бол одоо миний барьж авсан энэ яриг шүү бүгдэнд нь хамаарахгүй гэдгийг харуулъя. Мөн одоо нарны одоо сайн нь юу юм сарны одоо бас ордон нь юу юм тийм ээ тэрүүгээрээ бас үзээрэй гэж зөвлөх вэ шүү. За нар сарны ордон одоо номын ордон аль нь ч вэ энд хамаарна гэдгийг бас хэлье тийм ээ. За энэ дээр одоо нэг ийм одоо single mother байх шиг байна л да. Одоо хүүхэдтэй тийм нэг нөхөргүй юм уу эсвэл одоо ганц бие тийм ээ. За энэ эмэгтэй ингээ гэртээ байдаг байна тийм ээ. Гэртээ юм уу хадминдаа юм уу эсвэл юу юм тийм ээ. За гэр бүлийн байдал бол одоо тун тааруу тийм ээ. Өөрөө нэлээд дарамт шахалтанд гэр бүл нь нэлээд токсик тийм ээ. Тэгээд одоо хүүхдтэйгээ одоо айлд байх ер нь ямар л сайн байх вэ? Ер нь нэлээд тийм дарамт шахалтанд нэлээд хэцүү байгаад одоо үнэхээр нэг орон гэртэй болъё гэж үнэхээр их зорьсон юм харагдаж байна л та. За энэ хүсэл маань одоо 2025 онд биелэх. За энэ одоо бас карма юм шиг харагдаж байна тийм ээ. Одоо урд хийсэн сайн үүлийн үрийн одоо ач тусаар одоо та ийм сайхан шинэ гэр оронтой болж байгаа юм шиг ийм харагдаж байна тийм ээ. Одоо суурин тавигдчихсан байгаа бол одоо 2025 онд одоо орох нэ л гэж ойлго. За энэ дээр бол одоо 4-5 дугаар сар их чухал таны амьдралд үүрэг гүйцэтгэх юм бэ шүү тийм ээ. За мөн одоо энэ шинэ гэр оронтой нийлээд зэрэг болсноор одоо таны амьдрал нэлээд сайхан хөнгөрсөн тийм ээ. Муухай бүхэн ард хэрүүл одоо атаархал одоо юу вэ да нэг юм байна. За энэ бол одоо ард хоцрохны. За мөн одоо манай номын ордныхан бол одоо 25 онд одоо ингээд шинэ орон гэртээ орж тусдаагаар шинэ айл болсноор тийм ээ. Одоо ажил амьдрал нь шинэ амьдралын сайхан эхлэл болж байгаа юм шиг ийм харагдаж байна. За энэ дээр одоо бас номын ордныхан сануулж хэлэхэд бол одоо за өөртөө ихтгэлтэй байна шүү. Мөн одоо жоохон сөрөг бодол ихтэй байна. Аль болох жоохон бодлыг зэгцэлж одоо эргээр сайхан харах те одоо шинэ амьдрал эхлүүлээ. Шинээр сайхан өөрийнхөө амьдрий тийм ээ. За ихтгэл их чухал байна шүү тийм ээ. За та бол одоо өөрийнхөө одоо мөрөөдлийг биелүүлэхэд тун ойрхон байна. За ийм ойрхон ирчгээд одоо эргэж буцахгүй урагшаа шүү. За таныг одоо амьдралд одоо мохоох тийм ээ. Таныг одоо юу гэдгийг одоо сайхан мөрөөдөл биелэх замаас ч буцаах тийм янз бүрийн сорилтууд зөндөө байна тийм ээ. За хэрв та энэхэн үеийг туулаад ингээд сайхан өөртөө ихтгэлтэй тийм ээ. Өөрийгөө сайхан эрэг энергиэр цэнгэлээд урагшлах юм бол ер нь хүсэл биелэхэд тун ойрхон байна шүү гэсэн мессеж байна. За мөн энэ дээр одоо оны сүүлээр за гэр бүлийн нэг гишүүн юм уу? Одоо би нэг эрэгтэй хүн л гэж хараад байна да. За нэг ийм хүний одоо хүн одоо байгалийн жамаар одоо мөх бусыг үзэх юм уу нэг эсвэл одоо нэг гэр бүлийн гишүүн одоо нөгөө одоо ертөнцид очих тийм ээ.
ийм асуудал байна. За тэгсэн чинь энэ асуудалтай зэрэгцээд одоо энэ асуудалтай зэрэгцээд одоо хил ам хэрүүл тэмцэл гарсан байна. За би энэ дээр бас нэг юм харж байна. Жишээлх юм бол одоо ийм одоо энэ хүн одоо магадгүй өнгөрөхдөө одоо гэрээслэл тийм ээ бэлгийн журмаар гэрээслийн журмаар одоо танд ирэх ёстой зүйлийг одоо тантай булаацалсан өрсөлдсөн одоо танаас булаах одоо юм зориг агуулсан ийм хүмүүс гэр бүлийн гишүүд байна. За энэ дээр одоо бас одоо энд шүүх цагдаагийн асуудал давхар тахаар болсон харагдаж байна. Ерөнхийдөө бол яг хуу танд ирэх ёстой зүйл ирэх л юм байна. Тийм ээ. За энэ дээр одоо нэг их хэрүүл тэмцэл хийх хэрэггүй юм байна л гэж байна. За юу. За мөн одоо энэ дээр нэмж өшөөнийг харж байгаа юм бол одоо за энэ дээр одоо бас ажил бизнес дээр ярих юм бол мөн одоо нөгөө талаас нь юм харагдаж байна. Одоо хүүхэдтэйгээ гэртээ байдаг тийм ээ. Хүүхэд нь одоо хүнтэй суужсан хүүхэдтэй юм уу тийм ээ. За ингээд одоо ингээд ийм олуулаа ингэж амьдрах хэцүү шүү дээ тийм ээ. Ингээд хэцүү байсан. Одоо за тэгээд нэг учрыг олж одоо нэг тусад нь хүүхдүүдэд тусад нь гаргасан. Ингэснээр одоо таны одоо мөрөн дээрх ачаа сайхан суларсан одоо шинээр өөрийнхөө амьдрах юм боломж олцсон ийм байдал харагдаж байна шүү. За нөгөө нэг хэсэг одоо ажил карьер дээр болоод ирэхээр зэрэг за ер нь бол яг за ажил карьер дээр бол ер нь яг хамтарсан бизнес одоо хамтарч одоо бизнес эрхэлсэн хүнтэй хамтарсан юм харагдаж байна л да. Эсвэл одоо гэр бүлээрээ хамтарсан тийм ээ. За энэ дээр одоо их сайхан эхэлж сайхан одоо гэр бүлийн бизнес ч юм уу тийм ээ. За ингэж явж байгаад тийм ээ. Оны сүүлээр бас одоо үйл ойлголцол гарах тийм ээ. За ийм юм байна. За энэ дээр одоо гол асуудал нь бол одоо хоорондоо одоо маш сайн ойлголцол хэрэгтэй байна тийм ээ. Ойлголцох хэрэгтэй байна. Мөнгө төгрөг одоо мөнгө төгрөгийн одоо хувьд одоо дажгүй сайн байгаа боловч одоо үл ойлголцол гарахын магадлал өндөр байна шүү тийм ээ. За ер нь бол яг таны амьдрал бол одоо сайн тал руугаа л өөрчлөгдөх юм байна. Одоо ардаа орхих одоо нэг их хэрүүл тэмцэл хийгээд байхын шаардлагагүй хэлсэн тийм ээ. Ер нь одоо орхиод урагшлах зүйлсийг бол одоо орхиод яваарай тийм ээ. Нэг их өнгөрсөнтэй зууралдаад ер нь бол хэрэггүй юм байна шүү. За мөн одоо хайр сэтгэлийн асуудал дээр манай номын ордныхан бол одоо шинэ хайр байна тийм ээ. Шинэ хайр байна. Одоо энэ дээр одоо би түрүү хэлсэн өөртөө итгэл тийм ээ. Мөн одоо эерэг бодлоор өөрийгөө цэнгэлж ямиг одоо сайхан гэрэлтэй гэгээтэй талаас нь орж хараарай тийм ээ. За явж одоо хүнийг өөрчилж чадахгүй өөрийгөө л өөрчилж чадна шүү дээ тийм ээ. За энэ дээр одоо бас хуучин одоо хүмүүс эргэж ирэх тийм ээ. Хуучин одоо сууж байсан байдаг юм уу, эрхэж байсан байдаг юм уу. Ийм хүмүүс буцаж таны амьдралд ирэх юм магадлалтай юм байна. За миний энэ одоо харж байгаагаар бол одоо шинэ хүн нь одоо илүү амьдралтай, илүү таны амьдралд одоо нэмэр тус болохоор эсвэл одоо хань болохоор ч гэдэг юм уу. Ийм харагдаж байна шүү. За буцаж ирсэн хүн бол одоо санаа бол өөр зүйлийг агуулсан байна тийм ээ. За буцаж магадгүй чи орон гэргүй байхад чамайг хайчаад орон гэртэй болохоор ч буцаж ирж байгаа ч юм уу тийм ээ. За ерөнхийдөө ямар нэг байдлаар өөртөөхөө асуудал зохицуулж бодно үсттэй тийм ээ. Миний харж байгаагаар бол одоо өөр бодолтой байна шүү. За ийм юм харагдаж байна. За мөн одоо энэ дээр ажил карьер дээр би бас нэг юм хэлье гэж бодож байна л та. За энэ дээр одоо хамтарсан бизнес эрхэлж байгаа хүмүүс одоо юу хоорондоо үл ойлголцох асуудал их
байна. Тийм ээ. Энэ дээр одоо аль болох буулт хийж өнгөрсөнтөө зурлаж чи тэгээ үстэй намайг ингээ үстэй урд нь тэгдэг байсан биз дээ энэ төр гэсэн ийм тийм би байсан биз дээ энэ төр гэсэн ийм юм асуудлыг одоо ярихгүйгээр сайхан ажил төрлөө бодож ер нь аль болохоор зүрэг одоо peaceful тийм ээ юу гэдгийг тайван журмаар асуудлыг шийдээрээ тэгэх юм бол одоо бас мөнгө төгрөг хөрөнгө одоо бас таны гарт орхоор ч гэдэг юм уу танд одоо бэлэн байна тэрийг одоо яаж зөв замаар өөрийнхөө савнд оруулж авах юм тийм ээ за нэг юм байна. За аль болох одоо за энэ гэр бүлийн асуудлууд одоо бас их ерөнхийдөө бол нэг гэр бүлийн асуудлуудыг зөнхөлсөн ийм л жил байх нь тэгээ аль болох одоо хэрүүл маргаанаас хол аль болох одоо тайван замаар асуудлыг шийдээрэй гэж зөвлөх байна. За ингээд та бүхэндээ одоо шинэ онд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Би одоо хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Миний одоо Facebook page одоо Монгол Стар Тайрот гэдэг одоо миний Facebook руу одоо хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хандаарай. За ингээд та бүхэндээ одоо намайг дэмжиж тусалж байдагт баярлалаа. Ингээд ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. Баяртай.